Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. За тэгэхээр сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар та бүхэн ярилцах сэдв бол бэлгийн үйл ажиллагааны эмгэг гэж юу вэ те? Энэ дээр бид ямар одоо сэтгэл зүйн талаас ч гэх юм уу ойлголт мэдээлэлтэй байх хэрэгтэй вэ гэдэг суур ойлголт мэдээллийг бас энэ удаагийн сэдвэрээ одоо эргээд үзэгч сонсогчдтай илүү хоёлаа хүргэх юм байгаамаа. Тэгэхээр эхлээд бэлгийн үйл ажиллагааны эмгэгийг ярихаас өмнө ер нь одоо хүний те бэлгийн хөгжил бие махбод сэтгэл зүйн тал дээр хэвийн явагдаж байгааг те ямар байдлаар одоо те илэрхийлж болдог вэ? За тэгэхээр сэтгэц бэлгийн хөгжлийг ингээд яриад эхлэхээр энэ маань сэтгэц бэлгийн гэхээр бие махбод маань давхар ороод ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нөгөө биологийн хүйсийн хөгжил давхар яригдана гэсэн үг. Тэгэхээр биологийн хүйсийн үед эрэгтэй эмэгтэй гэж бид нар тодорхойлоод ингээд ярьдаг. Тэгэхээр биологийн хүйсийг хөгжих үеэсээ бид нар яригдаж эхэллээ. Тэгэхээр сэтгэц бэлэг бие махбодын хөгжил маань ерөөсөө хүн анх бүрэлдэн бий болсон үеэс эхлээд насан эцэслэг хүртэл бие махбодын явц тэрийг дагсан бэлгийн амьдралын мөчлгүүд түүнийг дагсан бодисын солилцоолон сэтгэл зүйн онцлогуудын тухай. За хөгжил маань ингээ яригдах учраас аль насандаа ямар шинж тэмдгүүд үүсэж илэрх ёстой бэ? Ямар байдгийн бэ гэдэг тухай яригдана. За энийг тодруулаад эхлэн сүүлийн үед одоо цонхийн мэдрэмжийн талаар мэдлэгтэй, хүний эрхийн мэдлэгтэй вэ гэдэг учраас нөгөө хүүхдүүд маань ухаан орох цагаас өөрийгөө таньж мэдэх үеэс эхлээд өөрийгөө хэрхэн яаж илэрхийлж байгаа юм бэ? Одоо гетеросекс чиг баримжаа суурьшиж эхэлж байгаа хүүхдүүд явж магадгүй тийм хүүхдүүд ээжигээ ааваасаа харамлах ч гэдэг юм уу эрэгтэй хүнийхээ тоглоомыг илүү сонгож өөрийгөө хүч чадалтай байдлаар илэрхийлэх гэж байгаа байдал байдаг. Охтуудын хувьд илүү халамжийг мэдрүүлэх тий илүү нандин байдлыг илэрхийлэх, чаман байх гэх мэтчлэнгээр өөрийн хүйсээ мэдэрч байгаа сэтгэл зүйн хариу уруулууд болон тоглох, харилцах байдлуудаараа гаргаж эхэлнэ. Энэ бол одоо яг бэлгийн харилцааны суурь гэхээс илүүтэйгээр эхлээд тэр хүн өөрийнхөө хүйсийг өөрийгөө хэн гэж мэдэрч байгаа энэ үе шатууд явагдаж байна гэсэн үг. За ингээл хэвлий байх, төрсний дараах, за одоо сэтгцийн салбар дээр ярих юм бол одоо хөхөө амлаж явах үеэс нь эхлүүлээд бас ингээд сэтгэл зүйн хариу уруулуудын тухай, сэтгэц бэлгийн хөгжлийн тухай ярьдаг. Энэ маань нэлээд ингээд нас сар сараараа яригдана. Тэгэхээр үзэгчд буюу энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстээ хамгийн энгийнээр болохоор та хүүхдээ танд бусдтай харилцахад идэвхтэй болж байгаа үеэс нь тэгвэл хэвдүүлээ илүүтэй анхаарай. За тэр хүүхдээ өөрийгөө яаж илэрхийлж байгаа юм, яаж бийцэж байгаа юм. За мөн бусдын өмнө өөрийгөө харуулах үедээ ичж гин үү, зовж гин үү. Мөн энийгээ дагаад эхлэхээр хүүхдүүд чинь эцэг эхээсээ болон ойр дотны хүмүүсээс асуудаг өөрийн бие махбодын онцлогийн талаар асууж эхэлдэг. За энэ үеэс л ерөнхийдөө сэтгэц бэлгийн хөгжил дээр насанд хүрч байгаа хүмүүс маань гэр бүлийн бусад гишүүд маань анхааралтайгаа зөвөр ярьж эхлэх хэрэгтэй. Энийг өөрсдөө бид нар ичдэг ч юм уу зовдөг байдлаасаа болоод буруугаар тайлбарлах, хит хоошин тавих, үг үүсгэх, зугтсантай холбоотойгоор нөгөө яриад байгаа сэтгэц бэлгийн хөгжлийн үе шатыг ойлголт нөгөө хүүхэд маань насандаа өөрийгөө тодорхойлох чадвар дээр ойлголтын зөрүүтэй байдалч гэх юм уу те ийм байдлууд үүсэж эхэлнэ. Тэгээд хамгийн ойр дотны хүмүүсээс уг нь асууж байгаа шүү дээ. Миний одоо энэ бэлэг эрхтнийхээ талаар асуух энэ яагаад юм байгаа юм? Тэнд өөр хүүхдийг би харсан чинь ондоо юм ч гэдэг юм. Ингээд асууж эхлэх үед бид нэр хариулах хэрэгтэй. За энэ маань өөрөө нөгөө сэтгэц бэлгийн тухайн хүүхэд өөрийн хүйсийг танин мэдэх, өөрийгөө илэрхийлэх нэлээд томоохон алхмууд юм. Тэгэхээр бид нар энэ дээр ямар хандж байна? За энэс цаашлаад хүүхэд маань
аль хүүстэйгээ хэрхэн яаж харилцаанд орж байгааг нь тоглож байгаа. За мөн энэ хүүсээ өөрөө мэдэрч бэлгийн болон боожлт нь түлхэц болох үүднээсээ тухайн гэр бүлийн эрэгтэй эмэгтэй гишүүд хэрхэн яаж оролцож байгаа. За тэгээд энэ хүүсийн мэдрэмжийг хэрхэн яаж зөвөр илэрхийлж байгаа. Аав хүн гэхээр ямар байдгийг, эсвэл өвөө хүн гэхээр ямар байгаа, эмээ нь ямар байгаа ч гэдэг юм уу те. Ах эгч нь ямар байгаа. Яг тэгвэл тэр хүн болгоноос эргэн тойронд байгаа хүмүүсээс тэр хүүхэд маань сэтгцэн болон бэлгийн хөгжлийн суурин тавь. За цаашлаад шилжилтийн нас ороод эхлэх үед бид нар мэдээж ихэнх хүмүүс анзаарч эхэлдэг. Нөгөө сахал ургах, дуу бүд үргэж гэдэг юм уу, охтуудын хувьд бэлхүүс ташаанд өөрчлөлт орох ч гэдэг юм уу. Ингээд өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Гэвч энэ нь бол шилжилтийн нас буюу бэлгийн гормон дааврууд идэвхжиж байгаа үе болохоос биш, сэтгэл зүйн болон хувь хүний өөрийн бэлгийн болон хүүсийн таньж мэдэх явц бол энээс айл эрт эхэлсэн байдгийг л ойлгох хэрэгтэй. Бүр тэр багаас эхэлсэн байна. Тэгэхээр л эцэг эхчүүдийн одоо миний хувьд ажиглаад байгаа юм нь болохоор яг шилжилтийн насан дээр айгүй гарч эхэлдэг. Гэвч тэр маань бол бүр багасаа л эхэлсэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэн дээр маш сайн анхаараарай. За тэгээд тэр үе дээр зөрүүтэй байр суурь илэрхийллүүд гарч ирж бол магадгүй тухай хүүхдэд ярилцах, тэ мэдрэмжийг хуваалцах, магадгүй ойлголт тал дээр ярилцах нь зүйтэй байна, тийм. Яг энэ сэтгц бэлгийн хөгжил явагдаж байгаа үед энэ хөгжилд сөргөөр нөлөөлдөг ч юм уу тий. Дагуу ингээд алдаа бий болгодог хүчин зүйлс жишээлбэл юу анхаарах шаардлагатай. За саяны таны хэлдэг тий хөгжилтээр одоо хүүхэдтэй тухай нас онцлог бүрт нь одоо зөвөр ойлгож өөрийнх нь хэлээр тий илэрхийлэх одоо тийм чадамж ойлголт мэдлэг эцэгхэд байх нь маш чухал юм байна. Дараагийн асуудал нь хөндлөнгийн ч юм уу магадгүй сөргөөр нөлөөлдөг гадны хүчин зүйлс юу байх вэ? Тийм. Тэгэхээр хамгийн гол юм бол гэр бүлийн бусад гишүүд мэдлэгтэй байх хэрэгтэй. Хүүхэд өсгөнө гэдэг маань энэ зүгээр хоолж унтлах гэхээс илүүтэйгээр бие махбодын хөгжлийг дагсан харилцаа байх хэрэгтэй гэдгийг ойлгоно. За гаднаас ирээд байгаа тэгвэл энэ үе шатуудад нөлөөлдөг зүйлүүд юу байх юм бэ гэхээр хамгийн ихний зүйл бол нөгөө худал мэдээлэл. Тийм. Насчин болоогүй байна. Буруу юм асуулаа, болохгүй юм ярьлаа гэх мэтчлэн энэ буруу ойлголт өгөх харилцах байдал. За дараагийн нэг зүйл болохоор юу вэ гэхээр нөгөө бага насны хүүхэд болохоор хүмүүс өхөөрдөж гин гэж ойлгоод хүүхдүүдэд сул орхичдаг. Танихгүй хүмүүс энэ. Тэдгээр хүмүүс маань зарим тохиолдолд одоо юу гэдэг баг зэргийн шоглох, өхөөрдөх замаар тэр хүүхдийг ичээх, зовоох асуудлууд. За мөн сэтгэц бэлгийн хөгжлийн үед бас бага насны хүүхдүүд төр илэрдэг зүйлүүд бол энэ нөгөө үг аман ярианы хүчирхийл, мөн бэлгийн өдөл хүчирхийллүүд энд маш их орж ирнэ. Жишээ нь одоо нөгөө хүүхдийн дэргэд ёс бус хэллэгээр харьцах. Хүүхдүүдийн дэргэд одоо нөгөө насандан тохироогүй кино үзэж хараалын үгүүдээр харилцах ч гэдэг юм те. Энэ маань өөрөө яаж байгаа юм гэхээр тэр хүүхдийн сэтгэлгээ насандан тохироогүй мэдээллээр дүүрж ин тэрийгэ дагсан өөрийн үнэлэмж, өөрийн бэлгийн амьдралд ирээдүйд хандлагат нь сөргөөр нөлөөлж байна. За мөн дээрээс нь биеийн одоо хүчирхийл гэдэг төрөлд одоо тухайн хүүхдийн бие махбодын аль хэсэгт хэрхэн зөвшөөрөлтөөр ямар нөхцөлд хүрэх талаар мэдээлэл эцэг эх нь өгөөгүй гэсэн улбатаар үед ингээ ах トゥ амраг садны хүүхдүүд нь ч юм уу хин нэгэн байдлаар ингээд хүрдэг, айлгадаг, ичээдэг. Эсвэл нөгөө үед ингийнхний бас гадуурхал, шоглолт орж ирнэ. Энэ нь өөртөө нөгөө ихтгэлгүй болох бэлгийн харилцаа, цаашлаад өөрийгөө хамтрагчийн хувьд илэрхийлэх чадамжинд нөлөөлөг. Тэгэхээр энэ маань тухайн хүний зөвхөн бие махбодоос гадна бидний нөгөө хүрээлэн буй орчны харилцаа нөлөөллүүд нэлээд байх нэ. Тийм ээ. За мөн дээрэс нь давхар сүүлийн үед ажиглагдаад байгаа зүйл юу байх вэ гэхээр энэ нөгөө хоолтын асуудлуудыг бас маш саарах гэсэн. Сахарын хэрэглээ хэрэг байгаа тийм. Бид нар хүүхдүүдэд өсгөхдөө ер нь ямар хоол хооллоод байгаа.
Энэ бол бас сэтгэц бэлгийн хөгжил, ирээдүйн тэр хүний бэлгийн амьдралын болон өөрийн хүүсийн мэдрэмж, хүүсийн илэрхийлэх гадаад илрэл байдал дээр заримдаа бидний өгж байгаа хоол хүнсний буруу хэрэглээ нөлөөлж болцсон шүү. За ингээд хөгжлийн талаар ярилцлаа. Хөгжил дээр анхаарах зүйлсийн талаар тэгвэл бэлгийн үйл ажиллагааны эмгэг гэж яг юу хэлээд байна вэ тий? Юунаас шалтгаалаад энэ эмгэг үүсээд байна вэ? Магадгүй таны саяны хэлсэн бага насны хөгжилтэй холбоотойгоор үүсээд байна уу? За бэлгийн үйл ажиллагааны эмгэг гэдгийг жах ихлэ тодруулаад өгсөн дөрөв тий. Бэлгийн үйл ажиллагааны эмгэг гэдэг бол нөгөө хэвийн бэлгийн харилцаанд орох үе шатууд хэрхэн явагдаж байгаа юм бэ? За эрэгтэй хүнээр ярих юм бол сэрэл мэдрэмж буюу хөөрлийн үе шат, за мөн тачаадах үе, дуур ханах үе, за тэгээд тайвшрах үе гэх юм уу тий. Одоо ингээд бэлгийн хэвийн явагдаж байгаа яг цикл процессын тухай. За энэн дээр гарч байгаа өөрчлөлтийн талаар яригдж байгаа. За одоо нөгөө хангалттай өвчрөхгүй байна. Дуур ханах мэдрэмжийг авахгүй байна. Эсвэл магадгүй тухайн үед дахин бэлгийн харилцаанд орох гэхлээр амрал тайвширлын үе үүссэн болохгүй байна гэх юм. Энэ маань бол үйл ажиллагааны эмгэгт орчихно. Эрт дуур ханагч гэдэг юм тий. За эдгээр үйл ажиллагааны эмгэг маань ерөнхийдөө хоёр үндсэн чиг рүү ерөнхийдөө салгаж ойлгол болно. Үйл ажиллагаа гэдэг ихлэхээр энэ маань өөрөө бие махбодын талаасаа гарах онцлогийн нэг талаасаа ирнэ, нөгөө талаасаа сэтгэл зүйр. Тэгэхээр бие махбод яригдж байгаа учраас тухайн бэлгэсийн тогтолцоо талаасаа бүтэц судасжилт, за мэдрэлжилтийг дагсан өөрчлөлтүүд, за магадгүй бие махбодын дотоод суур өвчлөлттэй холбоотойгоор илрээд эхэлж байгаа энэ маань эмэгтэйчүүд урологийн эмч, за мөн андрологийн эмч рүү хандах шаардлага гарна. Хэвийн процесс алдагдаад. Гэвч бие махбодын талаас буюу бэлгэсийн тогтолцоо, за суур өвчлөл байхгүй байгаа боловч тухайн хүн маань хэвийн үйл ажиллагаа явагдахгүй. За магадгүй энэ нь хурдан дуур ханах, за давхар мөн бэлгийн харилцаанаас айж имээгч гэдэг юм уу. Эсвэл нөгөө бусад зарим хүмүүсийн за мөн цөөн тооны эмэгтэйчүүдэд дээр илрээд байдаг нөгөө дур ханж чадахгүй байна гэдэг асуудлууд. Гэвч эмэгтэйчүүд эмч үзээд бүх процесс хэвийн үгэн байна гэвч өөр чинь болохгүй байна гэж яриад байдаг. Ийм шалтгаануудын үед бол энэ маань сэтгэл зүйн гаралтай үйл ажиллагааны эмгэг үүсээд байна гэж үзсэн. Энэ маань нөгөө илүү ойлгомжтой болгох нөгөө бага насны сэтгэл зүйн гэмтлүүд, за бэлгийн харилцааны талаарх ойлголтын зөрүүтэй байдал, жигшиг байдалтай холбоотой асуудлуудын суур маань явсаар байгаад тэр сэтгэл зүйн гаралтай бэлгийн үйл ажиллагааны эмгэгүүд нөлөөлөл. Амьдралынх нь өмнөх үед бий болсон гэмтлээс шалтгаалж байна гэж ойлгож болох уу тий? Сэтгэл зүйн талын. За энэ зөвхөн дан гэмтэл гэж ойлгож болох. Энэ нь дотор маш өргөн цар хүрээтэй. Гэр бүлийн одоо жишээгээр ярих юм бол гэр бүлийн гишүүдийн хувьд одоо шашны үзэл баримтлал өндөртэй тий. За эмэгтэй хүний хувьд бол бэлгийн хөөрөл болон бэлгийн тэр таашаал авах гэдэг бол муухай зүйл гэдэг эхнээс нь ярив тий. Энэ тал руу мэдрэмж, сэрэл мэдрэмж үүсээд эхлэхээр тэрийг нь үгүйсгэж дараад байгаа тохиол. Одоо жишээ нь энэ тохиолдол бол тухайн маань өөрийн мэдрэмж илэрх байдлыг бол муухайгаар харах нь шүү дээ. Ингэж үнэлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагааны болон дурын таашаал авах арга замын магадгүй эмгэгүүдийн суур болж эхэлнэ. За давхар энэс гадна нөгөө гэр бүлийн болон бэлгийн хөгжил, бэлгийн боловсролын талаарх буруу ойлголтуудаас болоод нөгөө бэлгийн замын өвчнөөс айх айдас, эмгэг үүсдэг ч юм уу тийм ээ. За энэ мэдчлэг одоо нөгөө хангалттай хамгаалж чадаагүйс би ингэж хүйдэж гэдэг юм. За мөн одоо нөгөө үзэж харсан үе тэнгийнхнийхаа ярианд хөтлөгдөх байдлаар нөгөө бэлэг эрхтний хэмжээ дамжаа харагдах байдлаас шалтгаалсан өөрийгөө дутуугаар үнэлэх, айж ичих. За энэ маань цаашлаад нөгөө бэлгийн хэвийн үйл ажиллагаан дээр алдаа дутагдлаар хурдан дуур ханах, хангалттай өвчрөхгүй байх ч гэдэг юм те. Эмэгтэйчүүдийн хувьд магадгүй таашаал мэдрэхгүй байх, суур болох гэдэг.
Тэгэхээр энэ маань зөвхөн хүчирхийл бага насны гэмтлээс гадна танин мэдгүй үйл явцын хувьд тэр хүн маань буруу ойлголтоор эхлээд яваад эхлэх юм бол Энэ нөлөөлж байна тийм. гэсэн үг. Тэгвэл ийм асуудал үүслээ одоо эмгэг хэмжээнд те үүсчлээ гэж үзвэл яаж тэрийг даван туулах хэрэгтэй юм бэ? Энэ засал аваад өөрчлөгдөх бүрэн боломжтой юу? Тэгэхээр энэ маань болохоор бүтцийн хувьд хэдүүлээ ингэж ойлгох нь шүү дээ. Бүтц үйл ажиллагааны хувьд тухайн бэлгэсэн тогтолцоо маань хэвийн. За хүмүүс суур одоо чихрийн шижин те давхар системийн судасны ч юм уу ийм өвчлөлүүд байхгүй байгаа тохиол энэ маань цэвэр сэтгэл зүй учраас тухайн өөрөө үнэхээр хүсээд өөрийн энэ байдал дээр ажиллахыг хүсэж бол энэ бол бүрэн үр дүн өгөхүц эмчилгээ авагддаг нөхцөл байдал гэж ойлгож байна. Үүсэх цаг хугацааны хувьд одоо тий хэдийн гэр бүл зохиосны дараа ч магадгүй үүсэж болох уу? Одоо магадгүй харилцаанаас үүдэлтэй, хууралтаас үүдэлтэйгээр ч юм уу тий нөгөө хүндээ одоо гомдож дургу болсноос болоод энэ нэмгийг үүсэж болох уу? Энэ тухайн мэдээж бэлгийн харилцаа, бэлгийн өөрийн хувь хүний соёл, мэдлэг гэж байгаа тийм. Ингээд энэ хугацаа яваад тодорхой хэмжээний уг нь партнертойгоо өөртөө тохирсон үнтэйгээ уг нь таарсан байсан боловч мөн давхар одоо өөрөө ч ярьсан шиг сэтгэл зүйн тодорхой хэмжээний гэмтлүүд, итгэлцлийн асуудлууд, за мөн амьдралд тааламжгүй нөхцөл байдлууд тийм зөвхөн бэлгийн харилцаатай хамааралгүйгээр харилцааны хүртэл проблемууд үүссэний дараагаар иймэрхүү бэлгийн үйл ажиллагааг дагсан асуудлууд үүсдэг. Хамгийн наад захын жишээ болохоор одоо хосуудын хооронд байгаад байдаг нөгөө одоо эрэгтэй хүн дээр эмэгтэйчүүдийн зүгээс хэлдэг хөвгтэй. Хортод орхоо. Хортлаараа. Би ядраад би юм байна гэдэг ч юм тий. Тэгээ нөгөө дандаа нөгөө нэг итвэхгүй буюу яаруулсан богино хугацааны эрчимтэй байдлыг хэлсээр бод нөгөө эрэгтэй маань сүултээ сэтгэл зүйд таашаал авах тал дээр нэгсэндээ өөртөө итгэл чинь сулрах байдлууд гарч эхэлдэг. Ингээд нөгөө үйл ажиллагааг дагсан тодорхой хэмжээний сэтгэл зүйн гаралтай хоёр төгчөөр бэлгийн итгэх. За түүний үйл явц өөрчлөлт орж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр энийг яаж одоо хамтрагчид хосууд маань мэдрэх вэ? Ямар байдлаар те нөгөө хүндээ таагүй байгаад байна. Энэ бит хоёрын хувьд те биш байна гэдгээ ямар тохиолдолд мэдэж ямар одоо арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Үйл ажиллагаанд өөрчлөлт гараад байгааг бол эрэгтэйчүүдийн хувьд бол илүү амархан гэх юм уу та хурдан мэдэгддэг. Ягаад гэвэл хурдан дуур ханах байдал илэрнэ. За мөн хангалттай хөвчрөлт үүсэхгүй байгаа байдлууд үүснэ. За энэ мэтчлэгээр эрчүүдийн тал дээр бол илүү хурдан анзаарэгддэг байна. Гэвч эмэгтэйчүүдийн хувьд болохоор энэ маань илүү удаан нууцлагдмал байдалд сэтгэл зүйн болон бие махбодын хувьд таашаал авахгүй байдал ууддаг. За энийгээ дагаад эхлэхээр нөгөө харилцааны үл ойлголцлын байдал улам нэмэгдэх талд. Тэгэхээр хамгийн хурданд мэдэх арга бол юу юм бэ гэхлээр бие биенийгээ илүү анхаараач магадгүй бие биендээ илүү харилцаа өгүүлэмжийг илүү сайн нээлттэй болгоч. Тэгэхээр илүү ярилцсан гэсэн үг. Зарим тохиолдолд хосууд маань ярилцсан гэхлээр нөгөө бэлгийн харилцаанд орохоос өмнө юу хийх юм, юу хийхгүй байхаа шууд эхлээ яри барыг тухай ярьдаг. Гэвч энэ маань яг тухайн яг цаг мөчтөө болоод эхлэхээр хангалттай сэтгэл хөдлөл тааламжтай мэдрэмжийг бол өгүүлдэг. Тэгэхээр нэгэнд та хоёр бэлгийн дотны харилцаанд орж эхлэх гэж бол тухайн цаг мөчөөсөө урьдчилаад бие биенийхээ талаар ярилцах, ойлголцох, за бэлгийн харилцаа, үйл ажиллагааны талаар өөрсдийн хувийн ойлголтын талаар бас шийдэх ёстой. Яагаад гэвэл бэлгийн харилцаа гэдэг маань хоёр хүний хувьд зөрүүтэй байр байдлаар илэрхийлэгддэг ч байж болцсон шүү. Тэгэхээр ярилцах нь илүү хамгийн зөв арга юм болоо гэж бодож байна.
залуу хосуудын хувьд бол магадгүй энэ асуудал арай бага тохиолддог ч байж болох юм. За дараагийн гэр бүлийн үе шат ингээд тий үр хөвгттэй болсны дараа бас энэ харилцаа өөрчлөгддөг тий. Энэ үед одоо харилцаан дээрээ яаж хоёулаа анхаарах хэрэгтэй вэ? Хүүхэд төрн, хүүхэд бойжин тий. Тэгээ энэ дээр бас магадгүй нойр чанартай нойрны асуудал ч юм уу яригддаг байх. Бусад хүчин зүйлс. Төрн та бас нэг хальт хоолтын тухайд урьдсан тий. Тэгэхээр өөрчилж болох зүйлс тий. За тэгэхээр энэ үйл ажиллагааны талаар ярьж байгаа болохоор сая залуу үед арай бага байдаг байх гэж ярьж байна. Миний хувьд бол энэнд залуу байх тусмаа, туршлага байх, бага байх тусмаа үйл ажиллагаатай холбоотой мэдрэмжүүд нэлээд өсөх. Яагаад гэвэл энэ үед нөгөө хангалттай бэлгийн амьдралын талаар боловсралгүй мөн сэрэл мэдрэмжийг босох хэмжээ хаана байгаа. За өөрийнхөө нөгөө тухайн бэлгийн амьдралд орж исэн туршлагын байдалтай холбоотойгоор мөн залуу байна гэдэг маань өөрөө сэтгэл хөдлөл илүү өндөртэй. Тэгэхээр маш их сэтгэл хөдлөлд орсонтой холбоотойгоор зарим нэг мэдрэгдэж байгаа мэдрэмжийг хит өндөр босгоор хүлээж авах. За энэ нь өөрөө цаашлаад дараагийн бэлгийн харилцаанд дунд иргэмнээс одоо мөн доктортой бэлгийн харилцаанд орох үе бэлгийн үйл ажиллагааг өөрчилдөг сэтгэл зүйн нөлөөллүүдийн магадгүй суур болоод эхэлнэ. Тэгэхээр залуу байх тусмаа энэ үйл ажиллагаатай холбоотой сэтгэл зүйн одоо өөрчлөлтүүд давмгаалах нь шүү дээ. Ягаад гэвэл нас ахсан тодорхой хэмжээний дундаж амьдралд өөр хүүхэдтэй болсон хүмүүсийн хувьд болохоор бэлгийн зан үйл тодорхой докторч од эхэлсэн, өөрөө хэрхэн яаж таашаал авахаа ойлгоод эхэлсэн байдаг учраас энэ маань бол шалтгааны шийдвэрлэхэд хэв юм байна гэсэн үг. Ийм асуудал байна гэдгээ анзаарсан болвол тий яаж одоо арга хэмжээ авах вэ? Мэргэжлийн хүний заавал тусламж хэрэгтэй юу? Эсвэл өөрөө ойлголт мэдээлэлээ сайжруулад одоо хянаад ч юм уу өөрчлөх боломжтой гэдэг юм болов. Тэр нөгөө маш засал үр дүнтэй явагддаг гэж та хэлсэн шүү дээ. Энэ нь. Тийм. Тэгэхээр одоо яг над дээр ирж байгаа ихэнх хүмүүсийн хувьд одоо нас нь янз бүр байна л та. Гэхдээ ихэнхийнх нь хувьд яаж байгаа юм бэ гэхээр нөгөө бэлгийн амьдрал биологийн онцлог тий тэр хүүсийг дагсан бие махбодын бүтэц онцлог за тэрийг дагсан сэтгэл зүйн илэрлүүдийн талаар ер нь мэдээлэх толимог байдаг. Ихэнх тохиолдолд бэлгийн боловсрал нь болохоор одоо нөгөө нэг насан туршидтэй кино, аман яриа за мөн тодорхой хэмжээний нөгөө халдвар төвчөнтэй холбоотой мэдээллээр хязгаарлагдсан байдаг. Гэвч нөгөө хувь хүний хүүсийн онцлог, сэтгэл зүйн нөгөө тааламжтай мэдрэмж нь жишээ нь яг тэр хүсэж байгаа үзээд идэг кино шиг байдлаар авагддаг юм уу? Сэтгэл зүйн таашаал нь хэрхэн яаж мэдрэгддэг вэ гэдэг суурин дээр жишээ нь байхгүй багч. Тэгэхээр нөгөө тухайн маань өөрт нь үйл ажиллагаатай дагнсан юм өөрчлөлтүүд гараад эхэлж байгааг мэдрээд л эхэлж байгаа бол хамгийн нэгэн түрүүнд эхлээд биологийн бүтц нь юу гэдэг юм бэ? Ямар хариурлууд вэ гэх. За мөн бэлгийн зан үйлийн талаарх ойлголтоо эхлээд магадгүй хуваарь эхлээд маш сайн унших хэрэгтэй. Энийг анхаарал судлах хэрэгтэй. За мөн миний бэлгийн хамтрагчаар ямар хүн байгаад байгаа вэ? Тэр хүний онцлог нь юу байх шиг вэ? Тэ? Партнероо эрэгтэй хүнээрээ сонгогдсон байгаа мó, эмэгтэй хүн байгаа мó? Тэр хүний чинь онцлог таашаал авах, идэвхтэй болдог үе нь ямар байж болдгийг мөн өөрийгөө хэрэлүү идэвхтэй болохыг бол хүнсний болон одоо дасгал хөдөлгөөний үед амьдралын буруу дадал зуршлын юун дээр нь анхаарах гэх мэтчлийг л ажиллах гэсэн. Гэвч эднэр дээр үнэхээр болохгүй байгаа давж хувь хүний нэг итгэл үнэмшил. За мөн тодорхой хэмжээний хүчтэй хэмжээний айдас түгшүүрүүд буруу одоо гэх юм уу таагүй дурсамжуудаар энэ хүн маань дүүрчээд байгаа. Мэдээлэлтэй зөв байгаад авч чадахгүй бол тэгвэл мэрэгчлэгт та хандж эхлэе. Цаг алдах шаардлага. Тэгэхээр тэр нөгөө
айдсаасаа ч юм уу ингэчгүй дээ тий одоо энэ бэлгийн харилцаа бүтлгүйтчгүй дээ ч гэдэг юм уу. Тийм айдас мэдрээд энийгээ өөрөө бас даван тулж чадахгүй болвол мөрөгчлийн үний тусламжийг авахын зүйтэй. Тий. Одоо залуу идэр гэх юм уу да тий шилжилтийн нас өнгөрөөд эхэлж залуучуудад нөгөө хөөрлийн байдалд маш хурдан ордогтой болоод хурдан дор хандах байдал. Тэгэнгүүт тэрнээс хойш нөгөө нэг хурдан дор хандчих үе ичгүтэр байдалтай би нөгөө хамтрагчтай харагдчихлаа ч гэдэг юм. Энэ байдлаас болоод нөгөө сэтгэл зүйн өөртөө хоёр төгчөөр үүссэн бэлгийн итвэх буурах хурдан дор хандах байдлыг бий болгох гэдэг. Тэгэхээр ийм тохиолдол тухайн маань болохоор бие махбодынхоо онцлогийг сэтгэл хөдлөлөө хэрэг яаж мэдрэх талаар ойлголт авах хэрэгтэй гэсэн үг. Хувь хүний нөгөө төлөвшөл, өөртөө итгэх итгэл, тий өөрийгөө үнэлэх үнэлэмж, үн цэн ийм байдал одоо бэлгийн харилцаатай хэрхэн холбогддог вэ? Энэ талаар та ярьж. Хувь хүний төлөвшөл мэдээж өөрийгөө үнэлэх үнэлэмж зөв байж гэмээр тэр хүн маань бэлгийн амьдрал дээр илүү идэвхтэй, бэлгийн амьдралаас бүрэн таашаал авч чадна. Хувь хүн өөрийгөө ямарваа нэгэн байдлаар бие махбодын үед сэтгэл зүйн үед дутуу байдлаар мэдрээд байгаа бол өөрийн хүслийг илэрхийлэх, мөн хамтрагчийнхаа хүслийг илэрхийллийг хүлээж авч чаддаг. Яагаад гэвэл би юм хийж чадхааргүй хүн эсвэл энэ юм зүйл надад эвгүй байна, намайг эвгүй харагдуулна ч гэдэг юм. Ингээд нэгсэндээ өөртөө итгэлгүй байдал маань нөгөө бэлгийн хамтрагчийн хувьд ч юм уу харилцаан дээр дараагийн нөхцлүүдийг үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр өөртөө итгэлтэй бэлгийн боловсрал өндөрлөлтөй байх нь одоо энэ үйл ажиллагаатай холбоотой сэтгэл зүйн асуудлууд үүсгэхээс сэргийлэх боломжтой байна шүү дээ. Токсик харилцаа гэж маш их ярьдаг тий. Одоо ямар ч үерхлийн шатандч тэр дотн харилцаатай хосуудын хувьд ч тэр гэр бүлийн хувьд ч тэр найз нөхдийн хувьд ч тэр ер нь энэ токсик харилцаа гэдэг зүйл хүний ер нь энергийг маш их тий эрч хүчийг бардаг нэг юм зүйл болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ харилцааг ер нь бит хоёрын харилцаа ер нь токсик байна да тий маш сөрөг байна да гэдгийг ямар одоо тий шалгуураарч гэдэг юм уу анзаарч мэдэх боломжтой вэ? Сэтгэл зүйн талаас нь тий тэн дээрс одоо яаж өөрийгөө татан гаргах вэ? Магадгүй тэр харилцааг зогсоох хэрэгтэй болов уу? Яах хэрэгтэй бол? За мэдээж бие махбод дээр энэ сөрөг буюу хортой харилцааны үед бие махбод санхүүгийн илэрлэл нь бол ойлгомжтой байна тий. Санхүү бүтлгүүдэх байх бие махбод дээр өвдөлт болон тодорхой хэмжээний асуудлууд бас. Сэтгэл зүйн хувьд илэрж байгаа хамгийн гол зүйл болохоор тухайн өөртөө итгэх итгэлээ нөгөө хамтрагчаасаа болсон байдлаар өөртөө итгэлтэй байдлаа алдаж эхэлнэ. Хамгийн гол илэрлэл тэр. За дараагийн зүйл болохоор тухайн хүний хайжууд байх үед болохоор хамгийн их сулдалт ядарлыг илүү мэдэрнэ. Тэгээ энэ маань л нөгөө нэг ортой буюу тааламжгүй харилцаа яваад байгаа. Үндсэн шинжүүд болоод эхлэх нь шүү дээ. Ерөөсөө л харилцаа болгоны дараагаар тааламжгүй, өөртөө итгэлгүй, өөрийгөө шүүмжилсэн голсон төвшөнд очиод байгаа бол энэ харилцаа маань нэлээд сөрөг байгаад байна. Болохгүй байгаад байна шүү. За тэгээд энэ харилцаанд магадгүй ийм мэдрэмжинд хүрэх зүйл маань тэр хүн яг байгаад байна уу? Эсвэл бит хоёрын харилцаанд дунд үүссэн магадгүй шийдэгдэг байгаа нөгөө тааламжгүй дурсамжууд таагүй үйл явдлууд маань бий болгоод байна. Зарим тохиол энэ бол хоёр төгчөөр үүссэн сөрөг харилцаанууд байх талтай тий. Тэгээд зарим хүмүүс бол токсик гэх за ер нь зогсох ёстой гэж ойлгох. Гэвч нөгөө тэр харилцааг өгөөд байгаа хүнийг магадгүй нөгөө маань эхлээд өөрөө гомдооцсон байж байна. Итгэлийг алдах зүйлийг хийсэн байж байна. За энийг дагаад нөгөө маань аажим явцтай нөгөө нэг юу гэх юм те гомдлоо илэрхийлэхтэй сөрөг байдлыг үүсгэж эхэлсэн. Тэгэхээр харилцаагаа шийдвэрлэхийн тулд эхлээд энэ харилцааг авч үлдэх ёстой мó зогсох ёстой харилцаа. Тэгээд авч үлдэх ёстой харилцаа гэж үзэж байгаа юм бол асуудал юунд байгаа юм бэ? Гэр магадгүй нөгөө харилцаа нэлээд төрөмгөө болохгүй байдалд хүрээд байгаа бол энэ дээр шууд өөрсдөө хоорондоо ярих гэхээс илүү тэр мэрэгжлийн өнгөрөөс рүү шууд хандаж эхлэх. Яагаад гэвэл энийг шийдэх гэж ярилцах үед дахиад нэг тааламжгүй үр дагавар эхлэл болгочихгүй тий. Тэгэхээр ингэж үзсэн тэр байна.
Нэгэнт харилцаа үүсгэсэн байгаа гэр бүлүүдэд тий одоо ийм бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт, асуудал тулгарсан байгаа болвол одоо тэрэн дээр юуг анхаарах уу тий. За энэ байдлаа бас яаж даван туулах уу гэдэгт та ярилцлагын төгсгөлд зөвлөвч. Гэр бүлийн хувьд тий. Гэр бүлийн хувьд. За гэр бүлийн хувьд гэхээр үйл ажиллагаатай холбоотой за өөрчлөлт тэр тусмаа сэтгэл зүйн гаралтай тий. Мэдээж мэрэгжлийн бие махбод талаасаа үзүүлээ ингэ байхгүй байна гэж байгаа бол та бүхний үед яах ёстой бэ гэхээр энэ маань ихэнхдээ нөгөө нэг бэлгийн амьдралд хандах хувь хүмүүсийн хандлага тэгээд мөн дээрэс нь харилцаа нэлээд нөлөөлсөн байдаг. Нөгөө хосуудын хоорондын харилцаа удаан хугацааны үйл ойлголцол маргаан. Тэгэхээр миний хувьд юу хүсэх гээд байна вэ гэхээр энийг шийдвэрлэх үүднээс нь мэрэгжлийн хүмүүст хандах нь зүйтэй. Яагаад гэвэл бэлгийн доктортой амьдрал, бэлгийн харилцаанаас сэтгэл ханамжтай байдлыг мэдрэх байдал маань хамтрагч нарыг илүү урагшлах, бэрхшээлийг даван туулах тий нөгөө нэг бие биенийг ойлголцоход нь маш том түлхэж суулдаг зүйл учраас энийг орхитуулгүйгээр хэрвээ асуудал байна л гэж үзэж байгаа бол хандаад зөвлөгөө авч эхлэх нь зүйтэй. За маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн сэтгэлийн дархлаа нэвтрүүлэхээр бэлгийн үйл ажиллагааны эмгэгүүд за тий сэтгц бэлгийн үйл ажиллагааны эмгэгүүдээр сэтгэл зүйн талаас нь илүүтэйгээр бас анхаарах шаардлагатай. За магадгүй асуудал тулгарсан бол энэ байж болох юм байна. Хизээ бас мэрэгжлийн хүнээс тий зөвлөгөө авах уу гэдэг тал дээр бас манай одоо хосуудад зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. За нэвтрүүлэгт орж оруулсан баярлалаа. Хамтрагч